Сайн байцгаана уу? Та бүхний өдрийн мэндийг хүргье. Дархуулын аймгийн оюуны ирээдүйн зохиол залбар лаборатори сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Гэрэлт Наран байна. За манай сургуулийн хувьд боловсрол шинжилгээ ухааны яамнаас баталсан шийдвэр захирамжийн дагуу 5-9 зарчмаар буюу танхим цахим асуулсан сургалтын арга хэлбэрээр хичээлж байна. За үүнийг дагаад багш цахимаар суралцж байгаа сурагчдаагаа дайл болох хүрч ажиллах шаардлага тулгарч байна. За тэгэхээр манай сургуулийн хувьд энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ гэхээр эхнүүдэл гэдэг цахим платформыг хичээл сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлж за багш тухайн цахим платформд бол цахим хичээлээ байршуулж за мөн дасгал даалгавар тэр шалгалт тийм ээ асуулга тестийг боловсруулж тавьснаар нөгөө талаасаа сурагч өөрийнхөө эрхээр нэвтэрч одоо цахим хичээлээ үзэж судлан буцаагаад багш руу илгээх боломжтой ийм олон давуу талтай цахим платформыг ашиглаж байна. За өмнө нь бол багш нар ангийн группт одоо Facebook группт хичээлийг даалгаврыг одоо байршуулдаг. За тэгэхээр нэг ангид бол 12-оос 13 одоо төрлийн хичээл орж байгаа тохиолдолд энэ бүгд одоо эмх замбраагүй одоо олдоход хэцүү байдаг юм уу те хүүхэд хайхад хэцүү юм төвхтэй байдал үүсдэг байсан бол энэхүү одоо нэхнүүдэл программыг ашигласнаар сурагч тухайн одоо гүйцэтгэгч байгаа тэр даалгаврыг хичээлийг сонгож одоо хийж гүйцэтгээд дуусгаад дараагийн одоо хичээл рүү орох боломжтой нэг өсөндөө одоо эмх цэгцтэй болсон ийм давуу талууд ажиглагдаж байна. За миний хувьд тонгороо сургалтын аргыг хичээл сургалтын үйл ажиллагаанд түлхүү хэрэглэж байна. За жишээлх юм бол уран зохиолын хичээл дээр агуулга ихтэй за мөн одоо сурагч өөрөө бүрэн ихээр нь уншиж ойлгоход ийм төвөгтэй ийм зохиолуудыг бол одоо миний би өөрийн дуу хоолойгоор уншиж бэлтгэдэг. За энэ бэлтгэдэг арга маань одоо юу вэ гэхээр за өөрийнхөө одоо гар утсан дээр тэрхүү зохиолоо эхлээд уншина. За Camtasia програм ашиглан за өөрийнхөө уншсан тэр дуу хоолойны зохиолынхаа цаана түнд тохирсон аяыг одоо олж дэвсээд за үүний дараа Filmora буюу програмыг ашиглаж за ард нь одоо тухайн зохиолын одоо өгүүдийг гэдэг юм уу эсвэл тухайн зохиолын их хөлбөрийг дэвсэж өгдөгөө. За ингэснээр сурагчид маань бол багшийнхаа дуу хоолойгоор за мөн тухайн одоо ном сурах үгүй хүүхдүүд бол дэлгэцэн дээр харагдаж байгаа зохиолоо бүрэн ихээр нь уушингаа одоо бас сонсох за ингээ мэдэрч ойлгох юм бүрэн боломжтой ийм арга юм. Сундин гэлүгдэ Баатар Магтруу халих харцгаан жигүүр болон одвоо чи эзэн минь хангинах тэрэгний тээш болон одвоо чи эзэн минь тойлох харцгаан жигүүр болон одвоо чи эзэн минь тойрох тэрэгний тээш болон одвоо чи эзэн минь жиргэх шувууны жигүүр болон одвоо чи эзэн минь жирхрах тэрэгний тээш болон одвоо чи эзэн минь. Уран зохиолын хичээл бол урлаг гооц хичээл юм. Тэгэхээр тэрхүү хичээлээр сурагчдыг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, хүний дотоод сэтгэлийн мөн чанарт байгаа тэр олон өнгө аясыг нэгэн зэрэг нээн харуулах, нээн үзүүлэх боломжтой ийм хичээл юм аа. Ингээ бэлтгэсэн цахим хэрэглэгдэхүүн буюу тэрхүү хичээлээ эхнүүдэл цахим платформд оруулан за доор нь ажлын хуудас оруулж өгснөөр тухайн сурагч тэрхүү хичээлээ сонсоод за ажлын хуудасаа хийгээд ингээ багш руугаа явуулах бүрэн боломжтой ийм арга юм аа. Төдийлөн сурагчдад байгаа зохиолууд болон агуулгууд YouTube-д одоо уншсан хэлбэрээр аудио хэлбэрээр байдаггүй. Тэгэхээр тэр бүгдийг одоо хүлээж хайх биш багш өөрийнхөө хөгжүүлэн энэ цахим хэрэглэгдэхүүнийг бэлдэх бүрэн боломжтой юм аа. За ингээд би бас өөрийнхөө уншсан энэ зохиол бүтээлүүдийг YouTube-д байршуулсан байгаа. Тэгэхээр багш нар маань бас авч ашиглах хичээл сургалтын үйл ажиллагаанд одоо авах, ашиглах ийм бүрэн боломжтой юм аа.